нэг амьдрахтаа ингээд нэг 3 зүйл хийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэрний нэг нь мод тарих гэдэг. Тэгээд өнөөдөр ингээд голын тагныхаа хамт олонтойгоо ирээд мод шинжлэх дээр сэтгэл санаагаар сайхан байна. Өнөөдөр би гэр бүлээрээ өөрөөсөө өндөр мод тарьсан. Өмнө жил тарьсан мод арай жоохон жижигхэн. Тэгтээ одоо очиод харсан чи бүр том болсон байна. Тэгээ миний мод хамгийн жижиг модны урдталт нь байгаа миний мод. Би хурц бараад төрсөн дээр хөлөөрөө гიშгээд хаад шараагаа автсан. 60 хөлтнөөс авах гэж аав хэлсэн. Үүд гарч ирсэн те сайн нэг хөвчсөн чинь. Манай банкны зүгээс жил одоо ингээ мод тарья гэдэг юм одоо хөтөлбөр явуулдаг. Ер нь бол банкнд орсноос хойш очих юмсан гэж боддог ш ерөөсөй очиж амжтдаггүй байдаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс бол манай хүү бас нэг арай жоохон том болоод гэх юм уу те 3 настай болсон ингээд бас хамтдаа цог мод тарих уу гэсэн чи өөрөө сонирхоо тэгья гэдэг жисэн болохоор өнгөрсөн жил хүүтэйгээ цог мод тарьжсэн. Тэгээд манай хүүд бас айгүй таалагдсан байх гэж бодоод тэгээд энэ жил бас мод тарих ажиллагаа явж байгаа чи очих уу гэдсэн бод тэгээ цог очиод модоо тарьяг бас энэ жил бас гоё аавах ажлын хүмүүстэй ажлын ах нартай цог мод тарья гэдэг яа өөрөө бас айгүй дуртай ирсэн. Аав нь ямар ажил хийдэг гэлээ? Хөөт гэж ямар юм бэ? Хөөт гэж болохоор дурамыг зүрхчээгүй юу зүрхсэн үү гэдгийг хардаг хүн. Бид чинь нөгөө хотын хүмүүс болохоор мод тарьмаар идэж гэсэн мод тарих тийм боломж хүсэл гардаг учраас ингээ байгууллага зохион байгуулж арга хэмжээтэй айлуулах хэрэгтэй оролцоод дараанаас хүүтэйгээ цог эргээд те парк дээр ирэх боломжтой ингээд бид хоёрын цогтой тарьсан мод гэдэг эргэж харах юмтай бас байхлаар их гоё санагдав. Манай хүүгийн уншиг номон дээр гардаг байхгүй. Цондоолоо Баатны нээзэл гэдэг номон дээр гардаг. Тэгээд тэрэн дээр нөгөө хамгийн чухал юм нөгөө мод сайн тарих юм бол одоо хот маань цэвэр агаартай болно гэдгийг мод тарих чинь юм чухал юм уу те аав гэдэг айгүйх асуудаг байсан. Хүүхдтэй өөрөө болохоор яг цэвэр агаартай байхын ачаал бүр илүү их анхаарал тавьд юм байна гэж бодсон. Тийм болохоор бас залуучууд маань гэсэнтэй одоо банкны гэлтгүү босод бүх залуучууд манаас ингээд мод тарихын үйлсэд бас идэвхтэй оролцоод боломжтой болоо өөрсдөө тарих. За боломжгүй бол бас ийм зөндөө олон сангууд байд юм билээ. Тэр сангууд бас боломжоор тий одоо ханд тусамж үзүүлээд бас энэ ажлыг дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Чөлөө цагаараа одоо залуучууд найзуудтайгаа ар гэрээрээ хамтдаа мод тариул ер нь бол айгүй гоё нартай өдөр мод тариуллаас нэг нэгтгсэн гоё тийм юу үйлчлэх юм болов уу гэж бодож байна. Байгальтаа ингээ хайртай цай тэгээд өөрийнхөө орчиндөө ингээ өөрсдийнхөө амьсгалах агаарыг бий болгоцгоо гэж хэлээ.